47 орноос энэ дараа амжилтж шít. Дэлхийн шилдэг 20 компани юм бол Монголд ажиллана. Монс группыг бол мэдхгүй монгол хүн байхгүй. Тэгэхээр та энэ амжилтынхаа талаар тэгээд энэ эмэгтэйтэй ижил төстэй бас ямар замнал байсан бэ? Үйлдвэрийн дэргэд судалгаа хөгжлийн лаборатори гэж явуулсан баримтын шинжилгээний төвөөртэй. Тэгээд тэндээ маш олон төрлийн судалгаанууд гэж орчин үеийн энэ бэлтгэл үйлдвэрлэх их суурь тавьсан байдаг. Их сан дээр нэгдүгээр бол Киранаас нэг ойлгосон эхлээд дээр чинь одоо пивны хөрөнгө эсгдэг байсан. Тэр ферментийг бол маш сайн хийдэг байсан. Тэгээд тэрийг их технологийн сайжруулаад тэр нойтон технологи гэдэг байсан. Тэрийг ихтэнаас үйлдвэрлэх тэрийг хуурай технологи болгоод монголчууд бол шинийг эрэлхийлэх төрөлхтсөн. Эрсдлээс үлээх дайчин чанар, дасан зохицох гайхамшигтай чадвартай ард түмэн. Бидний энэ давуу тал Монгол хүмүүр амжилттай бизнес хийх гол хүчин зүйл. Технологийн хөгжлийн тесрэлт, эдийн засгийн тэлэлтэн нь тал нутгийн охид хөвгүүдэд дэлхийд гарах боломж олгоно. Харин бид тасралтгүй суралцаж эрдэм мэдлэгт чамдах нь амжилтын үндэс болох билээ. Энэ үйлсэд өргөл болгож бизнесийн сонгодог 50 номыг Монгол залуустаа зориуллаа. Тунцгийн цагаан. Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Өнөөдрийн манай хүнд зочин бол Монс группыг үүсгэн байгуулсан одоо ерөнхийлөгч Монгол Улсын хөтөлбөрийн баатар доктор Хүрлбаатар гоо хүрэлцэн ирсэн байгаа та бүхэн мэдж байгаа. Тэгээд бид нар отгочлоо бид нар дэлхийн топ 50 бизнесийг англи хэлнээс монгол хэлэнд хөрвүүлээд нийтийн хүртэл болгосон 2 удаа хэвлэгдсэн. Тэгээд үзэгчид энэ одоо бизнесийн талаар бас ингэж тайлбарлаж ярил их сайн байна гэд. Тэгээ бид нар ээлжилж ингэж хүнд зочдыг урьж байгаамаа. Тэгэхээр өнөөдрийн манай сэдв бол энэ 50 зохиолын тухай ярихгүй маш их сонирхолтой юм сэдв байгаа. Тэгээ таныг зүгээр тохиолдлоор урайгүй. Тэгэхээр тэр юу вэ гэхээр энэ энтхгийн одоо Киран Мазудар гэд эмэгтэй одоо яаж энэ эмийн биотехнологийн салбарт ийм одоо гигант болсон тухай ийм сонирхолтой номын тухай ярина. Тэгээ одоо та өөрийнхөө талаар тэгээ бас энэ компанийнхаа талаар богино хугацаанд үзэгчдэд товч танилцуулахгүй юу? Лувсангийн Хүрлбаатар Монс группийн ерөнхийлөгч 1970 онд зөвлөлт холбоотолсон Пятигорск хотын эмзүйн дээд сургуулийг эмзүйч мэргэжлэр төгссөн. 1990 онд анхны эмийн чиглэлийн хувийн Монс үйлдвэрийг үүсгэн байгуулсан. Монгол улс зах зээлийн эдийн засагт шилжих хүнд жилүүдэд эм гоо сайхны үйлдвэр болон эмийн сан байгуулснаар өнөөгийн эмийн төдийгүй эрүүл мэндийн салбарт нэр хүндтэй компани эхлэлийг тавьжээ. Түүний одоогийн эмзүйн салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж Монгол улсын төрийн шагнал болон хөдөлмөрийн баатар цолоор шагнасан байна. Лувсангийн Хүрлбаатар 2004 онд уламжлалт ангаах ухааны эмнэлзүй, эмзүйн зарим асуудлууд сэдвээр Европын холбооны мэдээллийн академийн эрдмийн зөвлөлөөс эмзүйн ухааны доктор цол, Европын холбооны мэдээллийн академи аттестатын дээд хорооноос профессор цол хүртжээ. Тэгэхээр юуны өмнө их сайхан ном орчуулж сайн буянтай ажил хийж байгаа юм байна лээ. Энэ номыг бид нэр мэднэ. Манай энэ 50 сонгодог бизнесийн сонгодог 50 гэсэн бүтээлийг бол бид нэр манай хойног 50 орчим топ менежер захирлууд байгаа. Тэгээд 50-ыг авсан. Бүгдээрээ эргүүл тойруулж уншаа судалж байгаа. Үнэхээр сонирхолтой сайхан ном байна лээ. Тэгээд дотор бас эмийн компаниуд, биотехнологийн компаниудын талаар олон сайхан байсан. Энэ нэвтрүүлэгт урьж оролцуулж байгаад баярлж байна.
Том Батлер Бовдны бизнесийн сонгодог 50 ном бол бизнесийн ертөнцийн хамгийн шилдэг 50 сонгодог бүтээлийг нэгдүгээр товчлон гол санааг тайлбарласан гайхалтай бүтээл юм. Яагаад сонирхолтой вэ? Хэрэв та олон зуун бизнесийн ном унших цаггүй ч инновац, менежмент, стратеги, антрепренерийн нууцыг мэдхийг хүсвэл энэ ном танд зориулагдсан. Том Бовдын сонгодог бизнес модель болон орчин үеийн Amazon, Apple, Google-ийн амжилтын ард байгаа санаа бүтээлүүдийг шигшиж нэг бүрийг нь 50-аас 10 хуудасанд товч тайлбарлажээ. Үүнийг уншсны үр дүнд та нэг номоор 50 мэрэгэн ухааныг нэг дор бүртгэх юм. Гол сэдвүүд: Джек Магийн Alibaba, Стив Жобсын Apple, Пингвин хэвлэлийн газрын үүсэл гэх мэт жижиг санаа хэрхэн авраг компани болдгийг харуулна. Майкл Гербер, жижиг бизнес яагаад бүтлгүүддэг вэ? Warren Buffett-ийн хөрөнгө оруулалтын нууцыг энд өгүүлнэ. Анхны сонгодог болон техникийн гигантуудын өсөлтийн стратеги юунд байв? Хэнд тохиромжтой вэ? Шин санаа хайж байгаа стартап эзэмшигчид, удирдах урлагаа мэргэжлийн төвшөнд хүрэх хүсэлтэй менежерүүдэд бизнесийн түүхийг кино шиг удахгүй унших хүсэлтэй хүн болгонд зориулагдсан. Энэ бол жирийн ном биш. Энэ бол бизнесийн Netflix. Намаас хөрөм анх 1990 онд байгуулагдсан. 90 онд одоо ард түмэн эм бэлтгэл байхгүй, бараа таваар байхгүй хүнд байсан л да. Лангуу болсон. Лангуу болсон. Тэгээ би тэр үед Olympics концерны 1-р орлого захирал хийжсэн. Тэгээд өөрөөр хэлбэл би гадааддаа гэрээ хийнэ гэхээр гэрээ их мөнгө байхгүй, Оросын холбооны улсаас ихэнх эмээ авдаг байсан. Мөнгө байхгүй. Нэмийн үндсэн ажил бол эм бараа гэрээлж тэгээ Монголд оруулж ирж хуваарлж өгдөг. Эмнэлүүдэд хуваарлах гэсэн эм бэлтгэл нь байхгүй. Тэгээ бодсон л доо за ер нь ингэж байхаар Монгол орн чинь сайхан урам олон мянган жилийн түүхтэй уламжлалт ухаан байна. Эмээ ургамлууд байна. Яагаад бид нэр эмээр ашиглаж байгаа вэ? Ер нь эмээ өөрсдөө хийж яагаад болдгоо гэж удаагасан. Тэр үед бол хувийн үйлдвэр гэдэг ойлголт байхгүй. Хоршоо байсан уу та? 90 оны 5 сард сайдны зөвлөлий одоо орлоготоор Зардхан гэж хүн байсан. Зардхан хувийн жижиг үйлдвэр байгуулах дэмжих тухай гэсэн тогтоолын төсөл боловсруулсан юм байна. Тэр тогтоолын хуулийн хэлсэн аваад энэ үндсэн хууль зөрчсөн гэмт хэрэгээгээд зөвшөөрөөгүй. Тэгээд Зардхан бол бас яахааргүй энийг зүтгүүлэх ёстой байсан. Яагаад гэхээр тэр үед ажлаасаа цомхогдсон олон хүмүүс ажилгүй байсан. Энэ хүмүүсийг ажилдаа болох өөрийг авчихсан сайдны зөвлөлийн орлоготоор. Тэгээд засгийн газар буруутснаас Зардхан буруудаг гээд албан даалгавар гаргасан байдаг. Хувийн жижиг үйлдвэр байгуулж болно гэдэг. Тэгээ аймаг хотын гүйцэтгэх захиргааны дараа нарт тийм захидлын усан чинь аймаг хотын гүйцэтгэх захиргаа нь энэ тогтоол биш. Нэг албан даалгавар байна. Асааж имээ гэдээс. Яг тийм хүнд үед одоо гоо сайхны жижиг хувийн жижиг үйлдвэр гэж байгуулсан оршоо биш. Тэгээ хувийн жижиг үйлдвэр байгуулсан чинь байгуулах гэсэн хүмүүс олдохгүй. Яагаад гэвэл ер нь хувийн жижиг үйлдвэр хэрэгтэй гэдэг олон хүн мэдчихсэн. Ялангуяа тэгээ хамгийн гол нь тэд нэр арчсан хувьсгал ялах хэсэг нь тодорхой биш. Ахаад нэг октябрийн хувьсгал, ахаад нэг ардын хувьсгал гараад нөгөөх юм хураагаад авчих юм билүү, бариад хөрөнгөтөнгөө буутчих юм билүү айжсэн байх л да. Тэгээд ямар ч байсан хамтарч ажиллах хүн олдоогүй. Би одоо тэр үед чинь бас Германд төгссөн, Унгарт төгссөн, Оросд төгссөн эмзүүчнэр байсан л да. Одоо мэргэжилтэн бэлтгэдэг байсан эмзүүчнэрээ бол тэгээд тэр хүмүүс манаас зах зээл мэддэг хүмүүс байсан мөртлөө эмээгээд байсан. Яг сая үндэслэлээр одоо юу ч болох юм бэлээ. Тэгээ анцаарал байгуулсан. Олон хүн хэлжсэнгүй энэ хөрлөө гэж мөн таныг хүнээ тэр сайхан цэнхэр паспорттай, дипломат паспорттай гадаад төдөө хар тэрэг ундаг эмпиксийн орлого захирлаас хувийн жижиг үйлдвэр байгууллагаа гарчдаг. Тэгээ бүгдийн тэгээс эхэлж байсан. Тэгээ одоо энэ өнөөдөр ярих гэж байгаа Крам маань бас л тэгээс эхэлж байсан юм байна лээ. Тэгээд их сонирхолтой давхцал байна гэж бодоод. Тийм байна.
Тэгэхээр чинь 90 онд гэх чинь хуучин үндсэн хууль. Тэгэхээр одоо 35 жилийн өмнө шинэ үндсэн хууль 92 онд батлагдсан. Хуучин үндсэн хуулийн үед чинь хувийн үйлдвэрлэл эрхлэх юм бол хуулиар хориотоо шоронд ял эдэлдэг, хувийн өмчийг хүлээн зөвшөөрдөггүй байх үед тэгээ бас нөгөө нийгэм жагсаал цугдаан болоод бужигнаад энэ яг тэр үед л та ингэж зориг гаргаад, иргэний зориг гаргаад нэгдүгээрт нь бол тэр эмингийн хамгамж тасарсан учраас тэрний нөхөх нөгөө талаасаа бас ингээд эх орныхоо эмийн ургамал одоо уламжилт ангаах ухааныг ашиглаад ингээд анхны ингээд хувийн үйлдвэр гаргана гэдэг бол бас тухайн үед бол эрд зориг шаардсан юм ажил байсан юм байна. Тэгэхээр энэ эмэгтэй бол ингээд Австрали сургууль төгсөж ирчээд бас ингээд нойлоос эхэлсэн. Тэгээд ер нь их ойролцоол юу дуулдаж тийм ээ. Киран Мазундар эдэтикийн биотехнологи эмийн салбарыг дэлхийн түвшинд гаргасан эмэгтэй бол Biocon компани үүсгэн байгуулагч захирал Киран Мазундар шоу юм. Тэрээр 1978 онд ердөө $500 хөрөнгөөр Бангалор хотод Biocon компанийг байгуулжээ. Тухайн үед эмэгтэй хүн шинжлэх ухаанд суурилсан бизнес эхлүүлнэ гэдэг энэтхэгт итгэхэд бэрх сорилт байв. Банкуд зээл өгөхөөс татгалзаж, зах зээлд итгэл хүлээхэд ч амаргүй байсан гэдэг. Гэсэн ч Киран бууж өгөлгүй. Ферментээс эхэлсэн жижиг үйлдвэрлэлээ инсулин, хорт хавдрын эм, биосимилар зэрэг өндөр технологийн эмийн үйлдвэрлэл болгож хөгжүүлсэн байна. 2004 онд Biocon компани IPO хийснээр энэтхгийн биотехнологийн салбарт түүхэн шинэ үе эхэлсэнд тооцогддог. Өнөөдөр Biocon нь 120 гаруй улсад бүтээгдэхүүн экспортлдог биосимилар эмийн дэлхийн томоохон тоглогч болсон. Киран Мазундар шоуг энэтхгийн эмийн хатан хаан хэмээн нэрлэдэг. Тэрээр эм бол тансаг хэрэглээ биш, хүн бүрийн хүртэх ёстой эрх гэдэг зарчмыг баримталдаг. Biocon гэдэг компани захирал Ирландаас утассан байдیں۔ За чи манай Biocon-ы энтхэгтэй салбарыг байгуулаа. Тэгээ 24 настай залуухан эмэгтэй ажил хийж үзээгүй. Тэгээ яг хүнийг таньсан л юм да. Тэгээд $3,000 өгөөд манай салбарыг байгуулаа гэсэн. Тэгээ өөрөө тэр хүн чинь байшин байхгүй гаражд үйлдвэрлэлээ хийсэн байдаг. Их сонирхолтой. Манайх бол Оросын зэргийн анги орхиод явсныг хөлдөөс болсон байсанд баар нь агархаа, цонхон агархаа, баар нь хөлжчихсэн, дотор нь нохоо мөр өгчихсэн тийм байшаа олж аваад эхэлж ирсэн. Тэрнийгээ цэвэрлээ. Цэвэрлээд тэгсэн энэ хүн бол бас гараашаас эхэлсэн байдаг. Тэгэхээр энтхэг бол яг мэдээллийн технологи харьцангуй хөгжсөн гэхэд хүмүүс зөвшөөрнө. Гэхдээ нийгмийн хөгжлийн түвшин харьцангуй касте системтэй бас хэцүү. Тэгээ тэр улсууд тэгээд эмэгтэй хүн, тэгээд залуухан тийм ээ бас их зориг гаргаж энэ ажлыг эхлүүлсэн бас их тийм үлгэр жишээ авууштай. Та бол нэлээд туршлагатай бас эм зүйч мэргэжилтэй концерны одоо энэ улсын хэмжээний эм хангамжийг бас хариуцж ирсэн. Гэхдээ энэ эмэгтэй ихэд бол Австрали сургууль төгссөн дөнгөж 24-тэй эмэгтэй бас ингэж эхлээд аавынхаа мэргэжлийг дагнаад одоо тэр пиав талхны одоо фермент эсгүүр хийж сурах гэж бизнес эхлээд тэр явсаар байгаад ийм том болцсон байгаа юм л да. Тэгэхээр би танаас асуухад ингээд 90 онд ингээд одоо та тэр Оросын цэргийн анги орхиод явсан байшинд ингээд эхэлж исэн. Одоо тэр бол анхны одоо маш түүх дурсгалтай юу вэ. Тэгээд та бас хэллээ. Тэр сайдрын зөвлөлийн орлогч дарга байсан Зардхан дарга үндсэн хуультай зөрчилдсөн ч гэсэн хувийн өмчийг зөвшөөрөөд бас ингээд даалгавар гаргаж исэн. Тэгэхээр тэр үеийн бас тэр шилжилтийн үед бас тийм дэвшилт үзэлтэй хүмүүс байсан. Тэдгээрийн нэг нь яхахгүй одоо Зардхан дарга бах. Би одоо өдөртлөгөнд нь бас ажиллаж исэн. Би ч үйлдвэрчний ээлд байхдаа. Тэгэхээр бас их мундаг хүн байсан л да. Тэгэхээр би танаас нэг юм асуухад энэ эмэгтэй тэгж эхлээд одоо яг энтхийн одоо зах зээлийн хэдэн хувийг мэдэхгүй. Гэхдээ ямар ч байсан ингээд хөрөнгөний бирждээ гараад ингээд одоо тэрбумтон ингээд эмэгтэй болоод одоо ингээд тантай баг нас өдөрч ойролцоо тийм эмэгтэй байлээ шүү дээ. Тэгэхээр одоо ингээд өнгөрсөн ингээд 35 жилд одоо Монс группыг бол мэдэхгүй монгол хүн байхгүй. Тэгэхээр та энэ амжилтынхаа талаар тэгээд энэ эмэгтэйтэй ижил төстэй бас ямар замнал байсан бэ? Гараа найдлах юм байсан бэ? Тэр талаар та хэлэхгүй юу? Ямар бэрхшээл байв? За ер нь
Юуны өмнө туршлага байсан. Гэхдээ бусд нь байгаагүй. Тэгээ одоо нэг эмээ ургамал цуглуулчаад тэрийг нунтагладаг машин байхгүй. Хүнээс таксигаар хонхрын тэнд эмээ ургамал үлдэх контор байдаг байсан. Тэнд шөнийн цагаар ургамлаа нунтаглуулад бас л одоо улсын хөлтөр одоо ургамал нунтаглах машин байхгүй. Тэгээд эхэлж байсан. Тэгээд ургамлаа хандлыг тоног төхөөрөмж байхгүй. Тэгээ одоо өөрөөр хэлбэл баллон тайраад баллоны ороолыг одоо тайрахад бас технологи илдэ. Утсаар ороож жоод утсаа улаасхад тэгээ хүүтэн усан дөрөхээр ингээд ороол нь сахан цөмрөө гараад ирсэн. Тэгээ тэрийг эргүүлээд доотлолт нь үсэн бөглөө хийгээд дээдлэнд одоо ургамлаа хийж хандладаг. Тэгээ перкуляц Шилэн баллоо юм уу? шилэн баллооны За. тэгж одоо ургамал хандалж эхэлжсэн. Бүгдийн тэгээс л Зохион бүтээж исэн биз дээ та. Багжийг бол одоо тэгж эхэлжсэн. Тэгээд энэ хүн ч гэсэн бас тэгж эхэлжсэн байдаг. Тэгээ хамгийн нэг онцлог юм нь юу гэхээр манайх бол тэр Оросын зэрэг ингээ орхиод явсан тэр байшин бол нэлээд том байшин байсан л да. Тэгээ өөрөө нэг том өрөөнд олж аваад хаяг тавьчихсан. Зохион бүтээх тасаг гэдэг. Эмээ үйлдвэр 90 онд. Тэгсэн манай хүмүүс орж ирээд найз нар орж ирээд танай ажилтнууд байгаа нэг зохион бүтээх тасаг гэсэн. Олон удахгүй олон хүнтэй болно. Өөрөө ганцаараа тэгсэн мөртлөө зохион бүтээх дарга зэрэг хамт зохион бүтээгч. зохион бүтээх дарга гэсэн аягч байхгүй зохион бүтээх тасаг. Тэгээ нөгөө талд нүүлд манайхан үйлдвэрлэлээ явуулдаг. Тэгээ өөрөө зохион бүтээх тасаг гэдэг эхнийхээ юмнуудыг яа харахгүй зохиож эхэлсэн л дээ. Юу гэхээр одоо хамгийн анх бид нэр эм гоо сайхны монсчиж үйлдвэр. Тэгэхээр юу гэхээр гоо сайхны эм шууд энэхээр бас тусгай зөвшөөрөл, тусгай технологи хэрэгтэй. Тэгээ гоо сайхныхаа бүтээгдэхүүнээс идэхгүй эм гоо сайхны монсчиж үйлдвэр гэдэг нэр авсан. Тэгээ өөрөөр хэлбэл юм уншижсэн чинь монголчууд булганы тас Монголын хатад булганы тасаар нүгээр арчилдаг байсан. Тийм юм олж уншсан. Тэгээ энэ төр урхын амны тэнд булганы аж ахуй байдаг байсан. Булган уржуулдаг. Тий. Тэгээ тэр булганы арсыг авдаг. Өөл болохоор тэгээд Экспортлдог. улуузыг хайдаг. Одоо махын. Тий. Тэрийг бид нэр аваад тосыг хайлуулад булганы тосоор нүүрний тос хийж тэгж ихжсэн л дээ сонин төвхтэй. Тэгээд яг ургамлуудаа савлаад одоо жишээлбэл цэр хавхлах зэхмэл тэгээд одоо 2-3 ургамал олж нийлүүлээд за тэгээд 5 салаагаа одоо навчин савлаач юм уу ингээд тэгээд тэгжлэх хэлсэн. Тэгээд сүүлдээ жишээлбэл нэг түүхээр хад цэр хавхлах зэхмэл гэдэг маань нөгөө ханиадны тарваган шир гэж юм байл шүү дээ. Тий. Тэр тасарчихсан. Тэгээд тарваган ширийг үйлдвэрлэе гэсэн чинь над таблетки машин байхгүй. За ингээд шахмал юм үйлдвэрлэх машин байхгүй. За нэг савлчих гэхээр содтой холдог байхгүй. 200 мг сод 4 мг тарваган шир. Тэгэхээр сод хүнд нунтаг ургамал маань хөнгөн 4 мг-ыг яаж чиг толих вэ? Чиг толдох. Тэгээ бодож чад ер нь чихэр өвсхийг содны оронд авчаа. Ер нь тэгээ чихэр өвсийг 200 мг аваад нөгөөхөө 4 мг аваад ингээд холихоор чиг толж 2 ургамал. Хувийн жин адилхан учраас тий. Тэгээд чиг толоод тэрийг боогоод за энийг ингээд усанд хандалж уунаа. Цэр хавхлах зэхмэлийг зарчсан сүүнд хандалж уuna гэдэг. Тэгээд тэр маань сүүлдээ шахмалын машинтай болохоор читамон гэдэг шахмал болоод даан сироп болоод тэгээ одоо бод нийт нэг 40 сая хүнд давхарцсан доогоор хэрэгэлсэн байдаг энэ 30 жил. Тэгээд тэгж эхэлж байсан. Тэр маань болохоор мөн өөрийнхөө үйлдвэрийн дэргэд судалгаа хөгжлийн лаборатори гэж явуулсан. Эрдэм шинжилгээний төвлөрдөө. Тэгээ тэндээ маш олон төрлийн судалгаанууд орчин үеийн
юм бэлтгэл үйлдвэрлэх их суурь тавьсан байдаг. Их сан дээр нэгдүгээр бол би Киранаас нэг ойлгосон эхлээд тэр чинь одоо пивны хөрөнгө эсгдэг байсан. Тэр ферментийг бол маш сайн хийдэг байсан. Тэгээ тэрийг их технологийн сайжруулад тэгээ тэр үед нойтон технологи гэдэг байсан. Тэрийг бактиназ үйлдвэрлэх тэрийг хуурай технологи болгоод Японууд тэр дэлхий дээр давмгаалдаг байсан чинь хуурай технологиор хийхээр илүү дэвшилттэй, илүү юм том болоод экспорт хийгээд маш сайн хөгжсөн байдаг. Тэгээ тэр олсон мөнгөөрөө тэр судалгаа хөгжлийн лабораторийг санхүүжүүлээд хамгийн сүүлийн юм бэлтгэлийг тэр судалгаа шинжилгээний зам руу орсон байдаг. Тэгээ манай эрдэм шинжилгээний төвч гэсэн сүүлдээ зохион бүтээгдсэн маань 96 онд эрдэм шинжилгээний төв болоод тэгээд 2004 онд эм судлалын хүрээлэн болоод одоо тэгээд харуу эрдэмтэн доктортой Монголын томоохон хүрээлэн болоод Одоо бас сургууль байна уу юу? Сургууль эмзэн шинжилгээ ухааны их сургууль байгаа, эм судлалын лаборатори байгаа, эм хүрээлэн байгаа. Тэгээд эмзэн шинжилгээ ухааны академи байгаа. Манай тэгээд ерөнхийдөө эмзэн шинжилгээ ухааныг хөгжүүлж эмийн үйлдвэрлэл хөгжих юм байна гэж одоо бидний ойрхон тал маань үүнтэй нэг тал нь төсөөд тал нь ойролцоо тийм ээ. Нөгөө тал нь энэ хүн бол хэр зориг гаргасан. Ер нь өөрнийх нь чадах болохгүй зүйл гэж байдаггүй гэж нэг ярьдаг да. Тэр философиг хэрэгжүүлсэн. Ер нь айдаггүй. Энэ бизнес эрхэлдэг хүн хэр зоригтой байх хэрэгтэй. Би бол бизнесмен хүний нэг чухал шинж чанар бол эр зориг гэж. Эрсдэлд авах хүлээх тийм ээ. Хүлээх зориг. Одоо хүмүүс бизнес хийж байгаа зарим нэг хүнийг хардаг л да. Үндсэн ажлыг хааж байгаа нь бизнес хийж байгаа. Тэр чинь одоо бизнес нь хоёрдугаарт орчхоор тэр бизнестэй итгэхгүй байх л гэсэн үг шүү дээ. Зориг байхгүй байна. Тэрийг хүн чинь ер нь А төлөвлөгөөтэй Б төлөвлөгөө ер нь байх ёсгүй гэж үздэг. Б төлөвлөгөө хараа төлөвлөгөө ухрах гэдэг. Ганц А төлөвлөгөөтэй бүх хүчээ, бүх одоо энерги, бүх хөнгө, бүх анхаарлаа А төлөвлөгөө биелүүлэхэд зориулж байна гэсэн. Тэгэхээр яг тийм замаар явсан байдаг энэ хүмүүс. Нэг чиг рүү төвлөрөөд бүх анхаарлаа цагаа бас зориг гаргаад тэгээ энэ номыг уншиж хахад надад нэг тийдэг. Тэгээд манлайлдаг, төрүүлж явдаг зоригтой тийм. Тэгэхээр ингээд одоо нэгээс нь бол энтерпренер гэдэг юм одоо ингээд монголоор одоо энэ бизнесээ санаачилдаг хүмүүс чинь тийм юм бүтээдэг хүмүүс байд юм байна. Тэгээ энэ эмэгтэй ингээд компани замнал амьдралыг харахад бол тэр энтхэг орны одоо имижийг яг компанийнхаа тэр үйл ажиллагаа тэр Америк, Япон энэ экспорт явуулаад ийм том гигант болоод энтхэг орн бол бас эмээрээ одоо биотехнологиороо ийм мундаг гэдгийг бас таниулахад энэ нэг хүн одоо нөхөртөөгөө хамт сүлд ингээд үнэхээр ийм харуулсан л да. Тэгэхээр өнөөдөр бол нөхөр Монс группийг бол мэдэхгүй хүн байхгүй, гадаад байхгүй байх. Тэгэхээр танаас нэг юм асуух гэсэн. Ер нь ингээд эмийн зах зээлийн одоо нууц биш бол одоо тэр Монс ингээ байгуулагдсан бол нэгдүгээр тасарсан эмийг одоо орлох тийм ач холбогдолтой юутай байсан, эмийн хүрэлцээ яасан. Тэгээ одоо уламжилт эм юугаа дэлгэрүүл хөгжүүлэх гэдэг сайн байсан баг. Тэгтээ одоо өнгөрсөн хугацаанд ингээд их амжилттай явж байна. Тэгэхээр энэ эмийн зах зээлийн ер нь хэдэн хувийн нэг эзэлж байгаа вэ? Нэг хоёр тэгэхээр одоо энэ Киран энэ та адилхан гадаад зах зээл рүү гарч байгаа юу? Тэгээд гурав тэгэхээр ер нь би одоо таныг яг шууд хариулт нь мэдэхгүй байна. Ер нь манай Монголын зах зээлийн хэдэн эмийн зах зээлийн хэдэн хувийг нь манай үндэсний тань шиг одоо ингээд үндэсний үйлдвэрлэгчид хангадаг юм бол энэ талаар статистик байдаг болов? За байгаа. Тэгээ нэгдүгээр бол Киран маань энтгчүүд бол шинжлэх ухааны хөгжүүлж чаддаг гэдэг харуулсан. Тэгэхээр энтхийн засгийн газрын бас нэг бодлого байна. Ер нь 70-80 оны үеэс эхлээд энтхийн засгийн газар дөрвөн үндсэн чиглэлээр улс орноо хөгжүүлэх гэсэн байдаг. Нэгдүгээр аялал жуулчлал байдаг. Хоёрт мэдээллийн технологи байдаг.
3-ны эмийн үйлдвэрлэл байдаг. Тэгэхээр эмийн үйлдвэрлэлийг яагаад сонгож авсан гэхээр энэ ирээдүйтэй юм аа. IT шиг бас маш чухал салбар гэдэг энэ олоод харчихсан юм. Гайхаад идэм бүр 30-40 жилийн өмнө. Тэгээ энтхийн компаниудад үнэхээр одоо цойлж байна л дээ. Америкт энтхийн маш олон компаниуд бүтээгдэхүүнээ гаргаж байгаа. Энэ одоо өөрөөр хэлбэл Америкч нь эмийн үйлдвэр асар их хөгжсөн. Аднаас бараг эм авдгүй ус энтгчүүд ороод байгаа. Тэгэхээр энтгчүүд ордог нэгдүгээр энтгчүүд тэр шинэ эм бэлгийн зохион бүтээх тасар хөрөнгө зарцуулж байгаа. Хоёрдугаар дүүхээр бид нэр том зах зээлтэй учраас нэг эмийг маш их хэмжээтэй үйлдвэрлэхээр хямдхан гардаг. Өөр өөртөө хямдраад. Тэгээ генерик эм гэж байдаг л дээ. Одоо патентын хугацаанд дууссан эмийг энтгчүүд маш хурдан үйлдвэрлэдэг. Тэгээ эргүүлээд Америкийн зах зээл дээр гаргахаар маш хямдхан их хэмжээтэй гаргаад тэрийг Америкийн засгийн газар дэмждэг. Өөрөөр хэлбэл патентын хугацаа дуусахаар эмийн үнийг хямдардаг. Тэр хэмд эмийг авъя гэдэг. Тийм байдаг. За бидний хувьд юу гэхээр нийт зах зээлийн 30 гаруй хувийг эзэлж байгаа. Тэрнээс илүү боломж байгаа. Тэгэхдээ Монгол өрсөлдөөн, судраг өрсөлдөөнийг дэмжих хууль гэдгээр хязгаарлаад байдаг байхгүй. Одоо илүү хийж болохгүй. Тэгэхээр одоо бид нар яг л тэр хязгаарт нь очиод зогсчихсон. Гадагшаанаа гарч болохгүй экспорт. За экспортын хувьд бол төвөгтөлдөө Монгол улс маань нэг жижиг. Монголд одоо жишээлбэл хими олон улс магадлал тэмдэглэсэн лаборатори байна уу? Клиникийн туршилт гэдэг өөрөөр фармакологийн туршилт амтан дээр туршилт хийдэг лаборатори. Тэр лабораторид олон улс магадлал тэмдэглэгдсэн байна уу? Клиникийн туршилт хийдэг олон улс магадлал тэмдэглэгдсэн лаборатори байна уу гэхээр одоо би нэг жишээ яриад энийг хүмүүс ойлгох. Би Оросын холбооноос нефромон гэх юм экспортлох гэж очлоо. Гэсэн за таны энэ туршилтаа хаана хийсэн? Би өөрийнхөө лаборатори дээр хийсэн. Таны лаборатори олон улс магадлал тэмдэглэгдсэн үү? Фармакологийн лаборатори. Фармакологи гэдэг нь холгон дээр амтан дээр туршилт хийдэг лаборатори. Би тэр тараахан чадаагүй байсан. Хийгээгүй. Тэгвэл одоо бид нэр Орос таны туршилтыг хийжийнэ. Тэр бол бас нэг 5 жил болно гэсэн үг. Амтан дээр чинь тэр өөр хөврөлд яад нөлөөлж ийн гэдгийг хүртэл үздэг байхгүй. За тэгээд за клиник туршилтаа хаанаас манай улсын клиникийн төвөмлөгийн бөөрийн засаг дээр гэсэн ахархалтай байсан. Олон улс магадлал тэмдэглэгчнүүд нэгдүгээр юм лгүй. Монгол нэг ч тийм юм одоо ч байхгүй. Би 20 жилийн өмнө хэмэрж шин. Тэгээд өөрөөр хэлбэл за тэгвэл бид нэг клиник туршилтыг шийе. За клиник туршилтын 2-р шатууд нэг 30000 төгрөг үзтээ. За 30000 хүнд үзнэ. За нэг 5 сая орчим доллар хэрэгтэй юм. За ингээ 2000 онд би анх тийм бэрхшээлтэй тулгасч байсан. Тийм учраас бол одоо хүртэл Монголд яг бидний лаборатори магадлал тэмдэглэсэн одоо клиник туршилтыг магадлал тэмдэглэсэн лаборатори Монголд байна. Тэгээ одоо бид нар сүүлийн үед яаж нэхэр энтхийн юу солонгосын нэг компанитай яриад байгаа. Тэд магадлал тэмдэглэсэн клиникийн туршилтыг хийж өгөө. Бид нар эмнэлэгтэй холбогдоод хийж өгөө тийм туршлагатай компани. За нэг бас нэг 5-10 сая доллар хэрэгтэй гэж. Одоо бол бид нар тийм боломж гарч ирж байгаа. Тэгээд ямар ч байсан гадаадын маягаар гэж. Тэгэхээр одоо бид нар анхныхаа юм бэлтгэл Витагреф гэдэг юм бэлтгэл Евразийн холбоонд бүртгүүлсэн. Одоо Европын 5 улс, Евразийн 5 улс гэдэг чинь Орос, Армени, Беларусь, Кыргызстан, Казахстан бүртгүүлсэн. За ингээд өөрөөр юм бэлтгэл маань гарахад бэлэн болж байгаа. За энэ маань Витагреф гэдэг хоёр дахь юм бэлтгэл маань нано кальцийн одоо остеопороз эсний хэрэгжилт юм бэлтгэл байгаа. Энийг маань одоо дөнгөж бид нэр бүртгүүлээ дуусаагүй байсан чинь Монголда бүртгүүлж хэмжээгээд Солонгосын нэг компани дээр манай материал патентыг олж хараад
манай патентийг Солонгос үйлдвэрлэгийг худалдаж авсан. Удахгүй Солонгос үйлдвэрлэгч. Ингээ ямар ч байсан бид нар одоо гадны зах зээл дээр гарах чиглэлээ тодорхойлоод юм хийгдээд эхэлж байна. Монголын зах зээлийн хувьд бол монголчууд бол юу гэхээр би одоо нэг 27-8 орчим хувийн дотооддоо үйлдвэрлэж байгаа. Хуучин 90 оноос өмнө 10% дотооддоо үйлдвэрлэдэг байсан. 10 хүрэхгүй байна 9%. Одоо 27-8% дотооддоо үйлдвэрлэж байгаа. За манайхыг дагаад Монголд 35% үйлдвэр бий болсон. Хувийн үйлдвэр. Яг хоо энд нэг юм байна. Нэгдүгээр манад төрийн оролцоо санамсаргүйгээр одоо төрийн алдаа хийсэн гэх юм уу. Өөрөөр хэлбэл хангамжийн газар гэж Монгол улсын агентлаг маягийн байгууллага байсан. Монголын хангамжийг хариуцдаг. Тэрийг Импекс концерн бол очсон. Импексийн одоо судалдааны компани гингүүд Монголд одоо хангамжийг хариуцах агентлаг байхгүй болчихгүй. Тэгээд бодолж хооронд нь маш олон үйлдвэр байгуулагдсан, маш олон сангууд байгуулагдсан. Өөрөөр төрийн оролцоо байсан бол Монгол үйлдвэр хангамж ингэж өсөхгүй, хөгжихгүй байсан гэж би боддیں۔ Юу гэхээр төр маань одоо олон юм одоо саад бэрхшээл учруулдаг штеп. Одоо тэр бэрхшээл нэг хэсэг байхгүй болчихгүй. Тэр сайн биз дээ. Тэгээ харин одоо өрсөлдөөн бий болоо маш олон үйлдвэр гараад маш олон сангууд байгуулагдав. Одоо хүмүүс ярьдаг маш олон сан байна. Сайн штеп би хэлдэг. Пүүст 2000 сан байна. Ард түмэн хэрэгтэй хоорондоо өрсөлдөөн үнэн юм даа. Үйлдвэрүүдээ бас үнэн юм даа. Чанартай бол. Тэгээд нэг тэр хоёрдугаар бид нар Монс үйлдвэрээ олж ганцаараа явъя гэж боддог. Тэр бидний улсын нэг 2-3 үйлдвэр байсан. Мон энзим гэдэг нэг мах комбинатын үйлдвэр. Тэдний нэг үйлдвэрлэгчтэй холбоо гэж байгуулад тэгээ үйлдвэрлэлийг би өөрөө тэргүүнээр нь ажиллаад Монгол үйлдвэрлэлийг хөгжүүлнэ гэсэн зорилготой 35 үйлдвэр байгуулсан. Одоо тэрнээс 12 нь олон улсын GMP гэдэг стандарттай олон улсын зөвшөөрөгдсөн тийм. Тэгэхээр өөрөөр хэлбэл ингэж олон байгуулагдаж хөгждөг, өсдөг. Тэгэхээр төрийн оролцоо төрнийг алдаа хийсэн биднэрт маш их сайн завшаан болсон. Энийг хараад би бодохдоо төр зарим юм хөгжүүлэхэд маш их саад болд юм байна. Энэ төрийн оролцоо авахгүй болсноор Монгол хангамж одоо би боддیں۔ Монголын сангууд гадаадын сангуудаас дутагдахгүй. Монголд байгаа бэлтмүүд бол дэлхийн 47 орноос бараа импортлж шít. Дэлхийн шилдэг 20 компани бол Монголд байж лээ. Мөнгө нь байдсан бол бүх бэлтмүүд байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл үйлдвэр бас тодорхой хэмжээнд хөгжиж байна. Тэгэхээр энэ хөгжил бол одоо төрийн оролцоо багаасантай холбоотой юм. Харин одоо төр гарч ирээд хэцүү болж байна. Одоо жишээлбэл зөвлөл гэж байдаг шинэ юм бүртгэдэг. Тэр жилдээ 3-4 орж байна. Бид нар чинь үйлдвэрлээд тэргээр хурлаар хэлцүүлэх хэрэгтэй болдог. Шинэ лаборатори лаборатори чанарын лаборатори ажиллахаа болчихсон шинэ юмнуудаа заавал тэднийхээр улсын дүрмээр тэндээс зөвшөөрөл авах хэрэгтэй. Зөвлөлийн хурлаар гацаадаг юм маш их байна л одоо хүртэл тэрийн саад бэрхшээл маш их. Одоо энэ улсын хурлын дарга тэгээд шинэ ерөнхий сайд энэ бизнесийг дэмжин зөвшөөрлийг багасгах нь хүн сурталчилгааг багасгах гэж байгаа юм чинь арай нааштай өөрчлөлт гарах байх л да тийм ээ. Тэгээд жил 3-4 хуралдана гэдэг чинь хэцүү биш үү? Хувийн сектор чинь цаг мөч хугацаатай уралдаж юм хийдэг. Гэтэл нэг зөвшөөрөл өгдөг, цаас өгдөг хурал нь жилд 3-4 гэдэг бол бас л их л цөөн л байна л да. Тэгээд нэг тэр хуралдаад нэг нь энэ нэг ийм материал энийгээ тэгж энийгээ ингэж хийгээд буцаана. Олон янзын бодолтой. Тэгээд ахаад дараагийн хурлаараа холно гэх мэтэн заримдаа шинэ юм бүртгэл маань 2-3 жил хойшлт болдог.
Том Батлер Бовдны бизнесийн сонгодог 50 ном бол бизнесийн ертөнцийн хамгийн шилдэг 50 сонгодог бүтээлийг нэгдүгээр товчлон гол санааг тайлбарласан гайхалтай бүтээл юм. Яагаад сонирхолтой вэ? Хэрэв та олон зуун бизнесийн ном унших цаггүй ч инновац, менежмент, стратеги, антрепренерийн нууцыг мэдхийг хүсвэл энэ ном танд зориулагдсан. Том Бовдын сонгодог бизнес модель болон орчин үеийн Amazon, Apple, Google-ийн амжилтын ард байгаа санаа бүтээлүүдийг шигшиж нэг бүрийг нь 50-аас 10 хуудасанд товч тайлбарлажээ. Үүнийг уншсны үр дүнд та нэг номоор 50 мэрэгэн ухааныг нэг дор бүртгэх юм. Гол сэдвүүд: Джек Магийн Alibaba, Стив Жобсын Apple, Пингвин хэвлэлийн газрын үүсэл гэх мэт жижиг санаа хэрхэн авраг компани болдгийг харуулна. Майкл Гербер, жижиг бизнес яагаад бүтлгүүддэг вэ? Warren Buffett-ийн хөрөнгө оруулалтын нууцыг энд өгүүлнэ. Анхны сонгодог болон техникийн гигантуудын өсөлтийн стратеги юунд байв? Хэнд тохиромжтой вэ? Шин санаа хайж байгаа стартап эзэмшигчид, удирдах урлагаа мэргэжлийн төвшөнд хүрэх хүсэлтэй менежерүүдэд бизнесийн түүхийг кино шиг удахгүй унших хүсэлтэй хүн болгонд зориулагдсан. Энэ бол жирийн ном биш. Энэ бол бизнесийн Netflix. Тэгэхээр хүн сурцаас болж хойшлох нь одоо бас нэг талаас бас хүний амнаас эрүүл мэндэд учраас бас хариуцлагатай хандж байгаа сайн байх. Зүгээр л ингэж хүлээлгэж цаг алдуулна гэдэг харамсалтай байгаа юм л да. Тэгээ би тараас нэг юм асуух гэсэн. Энэ Кираны энэ юу харсаж чинь ингээ номыг уншиж хахад нэг сонирхолтой нэхлээр маш жижигхэн ингээ технологийн дэвшил хийхдээ тэр нь ингээд нөгөө зах зээл рүү шинэ юм болоод явцдаг. Тэгэхээр одоо та түрүү хэллээ шүү дээ. Төр хурхан сангийн аж ахуйд ингээд булганы аж ахуй байж байгаад одоо байхгүй болцсон л та. Тэгэхээр тэр үнэхээр тийм одоо тэр тосоор нь юм хийдэг тийм сайн байсан бол одоо яг тэрнийгээ ингэж бүр патентлаад ингээд цаашаа явдаг ч юм уу. Тийм юм боломжгүй болоод болцсон юм уу? Одоо хийж байгаа юм уу? Эсвэл одоо зүгээр би сонирхож асууж ийм л да. Ягаад гэж ийм нүхлээр одоо энэ гоо сайхны юмд чинь ингээд адууны одоо өөх мөөх ашигладаг барьдаг гэж одоо би уншиж ирсэн. Тэгэхээр тэр булганы өөх гэдгийг бол анх удаа сонсч ил да. Та тэр талаар Яг болоо нэг ховор юм тэр үржүүд гэдэг өөхтэй нэг манай үндсэн чиглэл биш юм. Гэхдээ бид нэр гоо сайхныгаа яасан гэхээр үүний сам. Үүний самар одоо Бямонгд бид гоо сайхны бэлтгэл үйлдвэрлэж байгаа. Гадаад дараачаа гүний сан маань одоо уурах хэрэгтэй. За дээр нь чацраа нөө энэ хүний харьсанд уурах хэрэгтэй байдаг, тос хэрэгтэй байдаг. Тэгээ нэрцүүд хэрэгтэй байдаг. Тэгэхээр бид нэр гүний сантай, дээр нь чацраантай, дээр нь барагшинтай эрдэстэй гэж хийгээд энэ гоо сайхныхаа бүтээгдэхүүнээр бид нэр олон улсын Швейцарын олон улсын үзэсгэлэнээс алтан медаль аваад манай одоо Эрдэнэ шиг одоо гоо сайхны үйлдвэрийн маань захирал тухайн захирал одоо манай гэргэлд дэлхийн шилдэг зохион бүтээгч олон улсын одоо Нобель Гейтс Майкл Дейли авдаг тэр шагналыг авчижсэн 2004 он гоо сайхны бүтээгдэхүүн. Тэгээ одоо биоген маань биоген гэсэн бүтээгдэхүүнүүд монголчууд хэрэгэлдэг болсон. Одоо гадагшаа гарах гээд бид нэр гарч эхэлж байгаа. Бид нэр хэрэгцээслийг хэлж байна. Хэрэгц төлөөлөгч газар одоо Төв Аз юухаар бас магадгүй адилхан уурын аваар амьсгалтай өндөр уулархай газар байдаг. Нүүрний хайрс арчилгаа ойролцоо юм гээд тэндээс ямар ч байсан жижиг зах зээлээс эхлэе гэдэг ингэж эхэлж байна. Тэгэхээр үнэхээр технологид бас чухал л да. Тэгээ биднээс ковидын үед чондолоо гэж юм хийсэн. Тэгээд харамсалтай нь одоо бид нэр яг бас л манай хаад ийм хүн зурталтай байна. Таны хэлдэг зөв жаа хүн зурталтай байх хэрэгтэй. Хүний эрүүл мэнд амнастай холбоотой юм шүү дээ. Тэгэхдээ ковидын үед олон улс арай хурдан хандсан. Манай бэлтгэл нэлээд хойроо хандсан айсан л да. Манчин гэж одоо маш хүчтэй хортой ургамлаар хийсэн юм байсан чондол ордог. Тэгээд тэрнээс ч хааж юмээ. Тэгээд бид нар яг 2022 он 7 сард
дуусч яхад тэр юм туршигдсан. Маш сайн байна гэж үнэлгээ гарсан. Ер нь ковидын тэр E210 гэж омог байдаг хамгийн ортой ом. Тэр хамгийн анх гарч ирсэн. Тэр ортой омгийн 71% устгах юм. 71 үнэхээр сайн бэлтгэл гарсан. Одоо тэгээ тэрийг бид нэр ковидын үед яг ямар ч байсан туршилттай байсан. Тэгээд амжилттай болсон, клиник туршилт амжилттай болоод тэгээ одоо сая 25 он дуусчих шүү дээ. Сая 12 дугаар сард зөвшөөрлөө авлаа. За. Тэгээ тэр ковид дууссан ч гэсэн ковидын вирус одоо мутацлагдсан вирусууд явж байгаа. Тэр нь аденовирусууд ковидын вирустэй, коронавирустэй төсөөдөлдөө. Тэгэхээр аденовирустэй үүсгэгдсэн томоонууд их байгаа. Тэгэхээр өөрөлд дэлхий дээр ер нь вирусын эсрэгүүл, томоогийн вирусын эсрэгүүлтэй маш ховор байдаг байхгүй. Ялангуяа урамтай гаралтай байхгүй. Тийм бай. Тэгэхээр одоо маш сайхан бэлдсэн. Сая 12 сарын одоо ер нь 7 хоногийн өмнө бүртгэлээ шүү дээ. Тэгээ одоо органик уу? Органик 7 ургамал болсон. Тэгээд тэр маань бүртгэгдээд одоо номерыг өгөхөд бас сар болдсон гэсэн. За. Дугаарыг Дахиад нэг хүн сурталт дугаар өгөхөд бол дугаар. За тэр яг бид нар тэр хооронд үйлдвэрлэлийн бэлтгэлэнтэй гэдэг хаврын энэ томоогийн хүндрэлүүд бид нар одоо вирусын үйлдэлтэй маш нэг сайхан бэлтгэл байна. Энэ бол яа харахгүй манай монголчуудын дэлхийн анагааханд оруулж байгаа том хувь нэмэр гэж бол вирусын эсрэгүүдтэй юм бол дэлхийд маш ховор. за. Тамифлу энтер гээд химийн аралтай вирусын ханиадны эсрэг юм биелдэ. GMP-тэй үйлдвэр гэж юу вэ? Сүүлийн жилүүдэд GMP-тэй үйлдвэр гэх ойлголт эм, хүнс, гоо сайхны салбарт онцгой анхаарал татах болсон. Тэгвэл GMP гэж юу вэ? Яагаад чухал вэ? GMP нь Good Manufacturing Practice буюу үйлдвэрлэлийн сайн туршлага гэсэн олон улсын стандарт юм. Энэ стандарт нь бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх бүх шатнд түүхийн эдийн сонголтоос эхлээд эцсийн бүтээгдэхүүн хэрэглэгчийн гарт хүрэх хүртэл чанар, аюулгүй байдлыг бүрэн хянах тогтолцоог шаарддаг. GMP-тэй үйлдвэр нь цэвэр, хяналттай үйлдвэрлэлийн орчинтай, баталгаажсан түүхий эд ашигладаг, мэргэшсэн сургалттай, ажилтнтай, тоног төхөөрөмжөө тогтмол шалгаж ариутгадаг, бүтээгдэхүүн бүрийг чанарын нарийн хяналтанд оруулдаг байдлаараа ялгардаг. Энэ стандарт ялангуяа эмийн үйлдвэр, вакцин, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байгууллагуудад зайлшгүй шаардлагатай. Учир нь эдгээр бүтээгдэхүүн хүний эрүүл мэндтэй шууд холбоотой тул алдаа, бохирдол гарах эрсдлийг хамгийн бага түвшинд барих ёстой байдаг. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар GMP стандарт хангасан үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь хэрэглэгчдэд аюулгүй, чанарын хувьд татвартай, олон улсын зах зээлд хүлээн зөвшөөрөгдөх боломжтой. Иймээс GMP-тэй үйлдвэр гэдэг нь зүгээр нэг шошго биш, харин хүний эрүүл мэндэд хариуцлагатай ханддаг, итгэл даах үйлдвэрлэлийг илэрхийлсэн баталгаа юм. Тэгэхээр би нэг зүйл асуухад ингээд зарим хүмүүс ингэж байх юм байна. Одоо энэ ковидын вакцинаас боллоо, вакцин гэсэн муу юм болсон гэл. Уг нь бол вакцин бол ер нь хэрэгтэй. Гэхдээ нэг цаг хугацааны хүчин зүйлээс болоод олон улс бол тийм яг хуульд номын дагуу олон жил туршихгүйгээр ингээ вакциныг хэрэгэлсэн л дээ. Тэгээд олон хүний аймаа аварсан бас олон хүн ингээд хорвоог орхисон байх. Тэгээд тэр одоо яг хэр бодиттой байд юм бол хүн болгонд одоо тэр ковидоос болсон гэж хүмүүс их ярихын гадуур хэр бодиттой тэр вакцинаас болсон гэж. Хоёр дахь юм гэхээр би сая хэдэн сарын урд Японд Bio Japan 2025 гэдэг тийм хуралд оролцлоо. Тэгээ ингээ ярьж ирсэн чинь сая тэр нөгөө эрүүл мэндийн салбарт Нобелийн шагнал авсан эрдэмтэн лекц уушаад юм хүм яриад тэгээ хүмүүстэй ярьж ирсэн чинь нэг юм хэлж байна. Японд бас яг ингээл нөгөө хүнс эрүүл мэндийн яам маш их чанга хандаад ерөөсөө шин эм тан эмчилгээг тийм баг нэвтрүүлдэг байсан гинэ. Эмийн үйлдвэрийн лоббич байсан ч юм уу. Ерөөсөө тэгээс ковид гарсан чинь бүх дэлхийд тэр дотор Япон ингээд барьц салдаад тэгээ одоо тэр ковидоос хойш яасан бэ гэхэлэр
Японы эрүүл мэндийн яам нь одоо шин одоо эмчилгээний тийм туршилт хийдэг, зөвшөөрөл өгдөг хүнд суртал нь арай багассан гэж ярьж илээ л дээ. Тэгэхээр Монголд бас яг тиймэрхүү болох уу яах вэ? Ер нь ямар ч тохиолдолд бол тийм бэлтгэлтэй байх хэрэгтэй гэдэг нь бол ковид одоо 19 цар тахал бол харууллаа шүү дээ, тийм ээ. Ядангуяа манай улсын хувьд. Тэгэхээр Японы хөлөөний хүчлээ өөрөөр яг тэр вирусын зөвхөн нэг хэсгийг аваад хийсэн. Тэгээ одоо хүртэл маргаантай байгаа. Одоо үнэхээр ашигтай болон даван болж байна, хортой болон даван болж байна. Үнэхээр аз нөлөө байна гэдэг одоо үнэхээр л туршигдчихлээ байна л да. Шинэ технологи нэвтрүүлж гэсэн. Уг нь хуучин бол яг тэр гарч байгаа вирусыг нь эсрэг үеийг үүсгээд тэр эсрэг үеэр нь вирус хийдэг антибод үүсгэж. Тэгсэн сая дээгүү тэр вирусны зөвхөн нэг хэсгийг аваад хийчихсэн. Гол хэсгийг аваад хийчихсэн. Тэгээд энэ дээр бас одоо хүртэл маргаантай байгаа асуудал энэ талаар бас ярихад төвөгтэй. Тэгээд ер нь олон хүний амь орсон. За манай Манчингийн хувьд бол бас тэр үед бас бид нар 7 оромолтой хоруу чинэртэй гайгүй болчихсон. Чон тэгсэн Киргиз дангаар нь туршаад Киргизийн эрүүл мэндийн сайд бид нар ковидын шинэ гаргалаа гэсэн. Манай ерөнхийлөг дэмжиж байгаа гэсэн ярьсан чинь дэлхийн эрүүл мэндийн байгууллага тэр дөрмөцөд гол зогсоосон л доо. Тэр яагаад тэр Манчин гэж хортой ургунаад чинь тарихны маш хортой, зүрхний маш хортой, мэдрэлийн хортой ургамал дэлхийд хориглогдсон. Тэгэхээр яг хөөөр орчин үеийн шинжлэх ухаан бол уламжлалт байгаа ухааны тэр ном хотгол гэдэг юмыг ойлгохгүй. Тэр маш хортой ургамлыг одоо жишээлбэл тэр Манчин ном хотгоод хоргоо болгоч байгаа. Тэгсэн мөртлөө үндсэн үйлдэл байгаад байдаг. Тэгэхээр одоо жишээлбэл бидний ээж тэр Манчин бол яад ном хотгодог гэхээр 8 настай эрэгтэй хүүхдийн шээс юм уу өнөөний шээсээр ном хотгоно. Аль эсвэл 12-ын шүүсээр ном хотгоно гэж. Тэгэхээр л одоо энэ юу яриад байгаа ингээд гайхаад ирсэн. Тэгээ бид нэр судалж үзсэн л дээ. Бид нар бол 12-ын шүүсээр ном хотгосон. Тэгсэн чинь өөрөөр хэлбэл тэр дээр яаж хоргоо болгохоо эмпирик арга гэдэг туршилтын аргаар л олсон юм билээ л дээ. Тэгсэн шүлтлэг болгочоор өөр давс үүсээд нөгөө аконитинг ортой байдс маань хоргоо өөр давс үүсчихдээ. Тэрийг бол дэлхийн эрүүл мэндийн байгууллага хүртэл хойд ойлгохгүй энэ хортой оргондор юм хийлээ аюултай гэдэг сайн туршигтай бас л болгоомжлсон хоригдж ирсэн. Тэгсэн бид нэр энд бас юм хийхдээ манайхан ч бас манай яамч гэсэн Манчинтай байна яагаад байсан л да. Тэгээд туршилт нэлээ хойшлогдсон. Бид нар ямар ч үсэн ингээ өөр зүйлсэн тэр ортой аконитын чинь бидний туршилт хийсэн юм дотор илэрхгүй байгаа. Өөр давс болоод өөрчлөсөн юм аа. Бичээд нотлцоод тэгээд юм болж байгаа жишээ. Тэр ном хотгоно гэдэг нь яг үгээ сонсголоор ингээд нэг шашны зан үйлч юм шиг сонсогдсон хэрнээ. Эртний нэр томьёогоор явж байгаа. Тэрнээс биш тэр бол одоо химийн одоо урвал явагдаж штэ тийм ээ. Тэгэхээр зүгээр ингээд монголчууд ч эртээр үеэс тийм одоо им дом хийдэг дандаа их хүчлэн тийм органик гаралтал юм байсан байх л да. Тэгээд одоо 90 оноос өмнө бол одоо шашны зан үйл гэдэг одоо янз бүрийн юм бол ингээ хийдэггүй. Гэхдээ хүмүүсээ им зална гэж уугаал яадаг л байсан л да. Тэгээ би зүгээр хөгжилтэй юм яхад нэг 80 хэд онд нэг ханаад хүрээд баахан юм уугаад зүгээр болдоггүй. Тэгсэн чинь хөвсгөлийн тэр хамблам гэдэг готуу гэдэг нэг настай хүн одоо бурхан болцсон. Тэр хүн ингээд нөгөө лам байсан. Тэгээд ингээд им барьдаг. Тэгээд би ингээ ханаагаад бөхшүүлээд ханаагаад гэсэн чинь надад нэг юм хитэн юм дөрвжин шугамтай дэвтрээ цаасанд ингээ ороодсон юм юу өгöd. Тэгээ би буцалгаад нэг 7 хоног уугаад тэг зүгээр болцсон л доо. Тэгэхээр би юу бодсон юм бэ гэхээр энэ манай ардын уламжлалт шинжлэх ухаан одоо энэ юунд бол
одоо бас үнэхээр таньж бүрэн мдээгүй юм байгаа бах. А тэрнийг мэдээд тэгээд одоо энэ одоо Киран шиг тийм ээ одоо тэр нөхөр Джон Шафтан адилхан яг одоо тэр патентлээд ингээд гаргах тийм цаг бол ер нь ирэх байхад гэж бодоод байгаа шүү дээ. Ирсэн. Одоо эхэлж юм л гэж. Эхэлж байгаа. Тэрний одоо танаа одоо Монс эхэлж хийж штэ тийм ээ. Тийм. Одоо Нобелийн шагнал авсан тэр хятадын нэг эмэгтэй байж тийм зүйч. Тэр бол юу гэхээр хумхаа өвчнийг анагаах эртний жор олсон ба. Тэгээ жоророо юм хийгээд байсан болдоггүй хандлаад янз бүрээр гэсэн хүүтэй аргаар хандсан чинь хумхаа өвчний анаадаг үйлдэл нь илэрч байсан. Тэгээ тэрийг л нээгээд Нобелийн шагнал авсан байхгүй. Тэгтэл уламжлалт анагаах ухааны тэр ном хотуудын маш олон аргууд байна л да. Одоо бид нар сайн нэг юм хийж байгаа. Туулганы тураах хэлбэл. Тэгээ жам 103 гишүүн 3 гэж юм байд. Тэрийг ингээ хийсэн яг одоо сайн туулахгүй байгаа. Тэгээд яасан чинь ном хотголын арга нь буруу байсан. Өөрөөр хэлбэл юуны гишүүнийг үндсийн гадна талын тэр шар хэлсэн ав сүүнд ном утгах гэдэг. Энэ бол технологиуд дандаа химийн орчин үеийн аргууд дээр нотлох ёстой юм л да. Эмпирик аргаар хийжсэн болохоос үнэхээр дэвшилттэй байсан ба. Жишээлбэл Жон Шиг ном утгана гэж. Жон Шиг бол одоо ингээд битүү шавар варанд хийгээд шатаадаг 24 цаг. Тэгсэн яасан шавар варанд хийгээд шатаана гэхээр хүмүүс гайхаад байна гэсэн. Нэгдүгээр битүү орчин шатаахаар наано номтог үүсдэг юм байна. Яагаад тэгэхээр эсэлтэх ангиж хурууд явахгүй. Тэгээд тэрийг эргүүлээд гаргаж ирээд сүүгээр ном утгана, архиар ном утганы юунд хэрэглэхээс болоод маш олон аргууд. Тэгэхээр тэднийг одоо бид нэр судлаад энэ юм учиртай байна, энэ юм байна гэдэг яг шинэ фонод талаас нь судлаад тэгээд бид нэр сая тэр остеопорозын солонгос патентлэгдсэн юм бол яг л уламжлалт ухааны тийм арга технологи орсон л дээ. Энийг маш их судлах юм биднэрт маш их байгаа. Тэгээ одоо манай хөрөлний 40 хүнтэй олон сахаар дүнтэй би ахаад хүчин юм ахаад олон хүн аваа ер нь одоо бидний уламжлалт ухааны маш хүчтэй судлах цаг болсон гэж үзэж байгаа юм судалж л байгаа л да. Уламжлал бол тэг орчин үеийн шинж тухайн тэрний ололт тэр технологийн нарийн юг ингээд хослох юм бол дундаас нь синержи болоод бүр шинэ юм гарах байх л да. Ер нь энэ Монс групп ч одоо хичнээн хүн ажилт юм бэ. 3000 гаруй хүн. 3000 гаруй хүнийг одоо ажилтаа, орлоготой, амьдралтаа залгуулж ийн гэсэн үг шүү дээ, тийм ээ. Том компани л да үнэхээр яа харахгүй. Та одоо ойрын үед одоо өөр ямар ажил хийх гэж байна? Үзэгчдэд хандаж юу хэлмээр байна та? Сая төвд яваад ирлээ. Төвд яваад ирлээ. За. Тэр төвд яг таас төцсөнгөө наа шинэн гэж хот байдیں۔ Би очоогүй. Хөхнөрийн төвлөдөө. Зөв. Тэгээд шинэ хот бол 3 сая хүнтэй, 3 сая гаруй хүнтэй манай Монгол шиг хөхнөрийн төв гэж байна. Энд хөхнөрийн монголчууд байх юм. Хөхтөр шинэ хотод 100-аад мянган монголчууд байдаг юм байна. Сая гаруй төвдүүд байдаг юм байна. Сая гаруй хятадууд байдаг юм байна. Тэнд очиод яг төвдийн уламжлалт ухааны төвдийн анагаах ухааны дэлхийн тэргүүн тэгээд жигмэдгэж хүнтэй уулзсан том төвдийн үйлдвэртэй нэр дарсан том амьлэгтэй. Тэгээд бид нар манай Монголд нэг онцлог нь юу гэхээр мундаг эрдэмтэд байсан уламжлалт анагаах мундаг эмчнэр байсан. Үе тасарчсан л да 20 гэлээд 39 онд ч хамгийн сүүлийн төвд эмээсэн татан бөөгдсөн шүү дээ. Тэгээд одоо за 90 оноос хойш тэгээд 20 гэлсээр 39 онд хамгийн сүүлийн эмээсэн хаагаад тэгээд төвд анагаах Монгол төвд анагаах тасарсан. Тэгээд 70 ягаа тэгээд тэгээ өөрөөр хэлбэл яг энэ номогт эм барьдаг хүмүүс нэг үе тасраад онд нь байгаад байдаг практик нь бас нэг хэсэг нь байхгүй болсон. Тэгээд яг харахгүй төвдөөс
тэр ном утгалын аргууд, технологийн аргууд, судлах юмнууд байна. Тэгээ хамтарч судалгаа хийхээр том гэрээ байгуулад ирсэн. Ер нь 2-3 удаа ирж очиж их сайхан одоо бид нар хамтраад хэд юм үйлдвэрлэгч. Нэг онцлог нь манай уламжлалтын үйлдвэр байгуулсан. Одоо Төв Азид хамгийн анхны GMP-тэй үйлдвэр, том үйлдвэр, маш том үйлдвэр. Одоо бид нэр 10 хэдэн сая доллар босголоо. Тэгээ тэр үйлдвэртэй бид нэр уламжлалтын ургамлын гаралтай юм үйлдвэрлэж гадаад гаргах гэдэг. Монгол улсын импортын эмийн статистик. Монгол улс эмийн хэрэгцээнийхээ ихэнхийг гадаад зах зээлээс хангаж байна. Сүүлийн жилүүдийн статистикаас харуул эмийн импорт тогтвортой өндөр түвшинд үргэлжилжээ. 2023 онд Монгол улс ойролцоогоор 168 сая Америк долларын эмийн бүтээгдэхүүн импортлсон нь өмнөх жилүүдтэй харьцуулахад өссөн үзүүлэлт юм. Харин 2024 онд эмийн импортын нийт үнэ 150 гаруй сая Америк доллар хүрсэн байна. Монголд худалдаалагдж буй эмийн 70-80% нь импортын бүтээгдэхүүн бөгөөд Герман, Энэтхэг, Бүгд найрамдах Солонгос улс, Хятад, Орос улбаны улс зэрэг 50 гаруй улсаас эм оруулж ирдэг. Одоогоор улсын хэмжээд 4000 гаруй нэр төрлийн эм бүртгэлтэй байгаагийн дийлэнх нь импортын юм. Салбарын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар дотоодын эмийн үйлдвэрлэл нийт хэрэгцээний 20-30%-ийг л хангаж байгаа нь Монгол улс эмийн импортоос өндөр хамааралтай хэвээр байгааг харуулж байна. Манай энэ улсын нийтийн номын санд нэг 4-5 сая ингээд ном байгаа. Тэрний нэг 2 сая орчим нь ингээд одоо төвд хэлээр байдаг гэж би уншиж ирсэн л дээ. Тэгэхээр тэр олон сая номон дотор тэр энэ ургамал энэ ангаахын чиглэлийн бас л нэлээд юм байдаг л байх та. Тэгэхээр яг энийг судалж байгаа бол эрдэмтдээс хамгийн том нь болдгож актемж байгаа. Шинжлэх ухааны академийн гишүүн болсон уламжлалт одоо анагаах ухааны академийн ерөнхийлөгч хийж байгаа. Тэр бол манай амжин шинжлэх ухааны их сургуулийн уламжлалтын сургуулийн захирал. Тэгээ Монголын уламжлалт анагаах ухааны төвхөр олон бац ном англи дээр гаргасан уламжлалтын маш их судалж байгаа. Ер нь уламжлалтын нэлээд олон эрдэмтэн манад байгаа. Одоо Хятад төгссөн гэдэг нь Хятад ч одоо уламжлалт анагаах Монголын уламжлалт анагаах ухааны олон сургууль байна шүү дээ. Тэнд төгссөн улс байгаа. Манай Монголын отч мандрам сургууль төгссөн, манай Монсын уламжлалтын сургууль төгссөн олон сайхан эрдэмтэд залуучууд ажиллаж байгаа. Бол маш олон ном судар байгаа. Бид нар ер нь тэр ном судрыг ихэнхийн үзсэн гэж ойлгож байгаа. Орчуулах уу? Төвдөр нь уншиж байгаа хэрэгтэй юмнуудаа бид нэр авч байгаа хэрэгтэй зүйлүүдээ заримыг нь орчуулж байгаа. Одоо уламжлалт ухааны 108 бот гэж гаргах гэж байгаа. Тэр ажилд манайхаа идэвхтэй оролцож байгаа. Манай эрдэмтэд оролцож байгаа. Тэр нь санхүүгийн хөгжсөн санхүүжүүлж байгаа. Бид нэр уламжлалт ухааны шилд одоо хамгийн төвөр шилдэг 108 ботыг орчуулж хийлээ. Бидний урагштай явж байгаа. Тэгээд 60-аад бот нь хийлэгдчихсэн. Монгол хэл дээр. За бэлэг дэмбэрэлтэй 108 гэсэн юм цуграл хийж байгаа юм байна. Тэгэхээр та өнөөдрийн ийм өндөрлөгт хүрэхэд танаа групп танд одоо хөгжилтэй гэхүү харамсмаар гэхүү ямар одоо бэрхшээл одоо гарааныхыг ярьцсан явц тунд ер нь ямар бэрхшээл учирч вэ? Энэ бэрхшээл их хэлдэ. Тэгтээ бас их сони юм байдаг. Анх бид нар 90 онд тэгээд эм үйлдвэрлэж эхлэхдээ уламжлалтын үйлдвэрлэе гэдэг. Тэгээ уламжлалтын мэддэг нэг хүн ажилд аваад тэгээ маний удаг ман шидэн, ноёдын удаг норов түнтэн гэж өөрөөр маний удаг ман шидэн гэдэг нь ман дөрөв гэсэн. Нийт одоо 10 түмэн хэрэгэлдэг тийм юм байсан. Ноёдын удаг норов түнтэн гэдэг нь норов долоо гэдэг одоо арай боломжтой улснууд яг тэнд нөгөө 10 гаруй гээд яваад төвдөөс авчирдаг холоо энтэхээс авчирдаг ургамал орсон болохоор хүн болгоноос уугаад авах боломж тийм юмуд байсан.
тэрийг саяхан бид нь одоо үйлдвэрлэж эхэллээ. Эхлээд үйлдвэрлэж ирсэн 90 онд. Тэгсэн би уламжлалын хоног судлаад байсан бас нэг онцлог байд юм бий. Юу гэхээр одоо ман дөрөвгээд там байлаа. Ханаа төрсөн өнд өгтөө судсын нэрж үзээ. За энэ хүн хий давмгаасан хүн үү, шар давмгаасан хүн үү, батхан давмгаасан хүн үү, ханаад нь яаж хөрч яах гэж болоод энд нь алийн төлзөдийн төлхөө хүү, алийн баахыг хүү хүн болгон тааруулж өгдөг. Тэгээд нэг хэсэг ухарсан. Тэгээд энэ нэлээд сайн судлах хэрэгтэй юм. Тэгээ одоо судалсараа бид нэр ямар ч байсан ман дөрөв нор 7 орчин үеийн болгосон. Болгохтой явахаар одоо эмий чи хандалж байгаа шүү дээ. Уламжлалт эмий чи ихэнх юм. Тэгэхээр хүн одоо усанд буцалгаа хандлаад өгөхтэй орчин үеийн үндэ гэж хэцүү. Тэгээд бид нэр тэрийг яг уламжлалтын хэмлэгээр нь буцалгаасаа хандлаад тэгээд мөхлөг болгоод уст кофе шиг болгочихсон. Тэгээ халуун усанд хийгээд байна. Тэгэхээр тангийн халуунаар нуух хэрэгтэй байхгүй. Халуун усанд хийгээд байна. Яг одоо үйлдэл нь харцсан. Хоёр янз байдаг. Эм гэж байдаг, тан гэж байдаг. Эм тан хандалж уудаг. Эм нь шууд уудаг. Шууд уудаг нь бид нэр шахмал юм болгочихоо. Тэгээ дармон гэдэг юм харсан. Гарсан дараа одоо эхний жилдээ тэрүүн төгнөг орлууд хийгдсэн. Өсөө ханиалга маш сайхан барж байна хүмүүс. Ямар ч одоо би энэсээ сонсоод бараг рекламгүй шахуул хийж хэлсэн. Одоо нормал маань сая үйлдвэрлэж эхэлж байна. Энэ он хараад бид нэр одоо хөдөлмөрчдийн хагаар дээр тавина. Монс Group Монголын эрүүл мэндийн салбарт хувийн хөвшлийн оролцоо эрчимтэй нэмэгдэж эхэлсэн 1990-ад онд байгуулагдсан үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Өнөөдөр тус групп нь эмийн үйлдвэрлэл, эмийн сангийн сүлжээ, эмнэлгийн хэрэгсэл, судалгаа хөгжүүлэлтийн чиглэлээр нэгдсэн бүтцтэйгээр ажиллаж байна. Монсын эмийн үйлдвэрүүд олон улсын GMP ISO стандартын шаардлагад нийцсэн үйлдвэрлэл явуулж, дотоодын зах зээлийг хангахаас гадна экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Эмийн сангийн сүлжээ нь Монгол улсын хэмжээнд эмийн хүртээмжийг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Тус групп нь уламжлалт болон орчин үеийн анагаах ухааныг хослуулсан судалгаа, инновацид анхаарч үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэл баримталж иржээ. Монс Group нь Монголын эрүүл мэндийн салбарт олон жилийн туршид доктортой ажиллаж буй томоохон хувийн хөвшлийн нэг юм. Энэ ажил ихтэй байх юм байна. Тэгээ одоо бол дас өдөр ингээд та даалт хүрсэн байгаа. Тэгээ би одоо танаалав 2 дүүг мэдхий. За Эрдэнэ чимэг гишүүнээс гадна доёдхуу танаад уу юу? Одоо ингээд их олон жил ягаад ингээд их ажилласан хүмүүс байдгийг та ингээд их ажиллах юм. Энэ одоо энэ аав ээжийн юу вэ нөө эсвэл одоо энэ яга энэ их та энэ нууцаасаа хуваалцахгүй одоо Эрдэнэ чимэг гишүүн гэсэн чинь ингээд агро парк байгуулсан гэдээ би ингээд уншиж ирсэн бүр ингээд том одоо грин хаус одоо теплиц одоо хүлэмжийн аж ахуй байгуулад хүнс хийх гээл яаж юм. Доёдхуу ингээд байшингийн барилга дулаалах гэдэг юм хийгээл халаах гэдэг. Та одоо ингээд имжлэх гэдэг. Та олуулаа юу? Аав ээжээсээ тэр нь ийм яаж ийм ажилсан хөдөлмөрч болсон юм бол та нэг нууцаасаа хэлээч. Одоо нууц гэдэг яг ер нь амжилттай яваасаар одоо од жаргал ч гэдэг юм олон хүүхдтэй айлын хүүхдүүд их амжилттай явсан байд. Нэг одоо бас олуулаа байхаар зовлон жаргал нэлээ үздэг байх гэж боддог. Хоёрдоод манай ээж хоёр их завгүй ус байсан. Өглөө гараад орой ирдэг. Тэр чинь хоёулаа багш байсан. Аа маань малын эмч тэгтээ хөдөөж хондог нэг юм төгсөлдөг. Ээж маань тав эзэг юм. Тэгээ багш нар чинь нэг өдөр намын дугуйлантай, нэг өдөр багш нарын дугуйлантай, нэг өдөр багш нарын хуралтай гэдэг юу гэж хэлээ. 7 хоногийн 5 өдрийн баг 6 өдрийн 4 өдөрт нь хуралтай орой ирдэггүй. Тэгээд би ер нь 2 дугаар ангиасаа эхлээл
хоол хийж эхэлсэн. Одоо хоосон байлтай байсан. Хоол хийн гэр зэв. Гэр зэвлэн тэгэл төлөө хаадна, мод хөрөөднө, усанд явна. Тэгээд тэр хөдөлмөрийн хүмүүжил маань одоо би юу болгосон бол намайг хөдөлмөрсүүлсэн бол түүний маань бид нар өөрсдөө авч явж саавж ир маань стажинка улсын төлөө зүтгэжсэн. Тийм улсууд байсан. Нэг тэр нөлөөсөн болоо гэж бод. Хоёрт манай эмээ байсан. Тэр эмээ бол нутагтай баяа улаан хөртэй ингээд хавд одоо ч хүмүүс ярьдсан байна лээ. 400-аад хөртэй. Аль сум уу? Буянт сум. Тэгээд улаан хөртэй. Тэгээ малын 50 онд бүгдийг нь хувьчлаа хураагаад авсан. Тэгээд малаа хөхтэйсэн. За миний өөрөө 7 хүүхэдтэй байсан. Миний хүүхдүүд одоо ямар цаг ирлээ гэдэг нь хүн цаг ирлээ одоо мал хөрөнгөтэй байгаад нэмэргүй юм байна. Та нар бүгд эрдэм мэдлэг эзэмшүүл тээ чигийн цуглааж авах. Тэгээд 7 хүүхэнд болоо дээд сургууль өгсөн байт. Тэгээ манай ээж ч гэсэн бид эрдэм ном сур гэдгээс бид зургуулаа бас зургуулаад дээд сургууль өгсөн. Тэгэхээр эрдэм мэдлэг нэг мөр хөөсөн нэг чухал ба хоёрт багасаа юм үтсэндээ манайх бол аав маань малын эмч байгаад эхлээд ховд өдөөж хонтой нэг юм төвөрлөдөө манай ховд очсон. Дараа нь дундуур өдөөж хонтой нэг юм ирсэн. Алтан булгийн өдөөж хонтой нэг юм очсон. Ингээ аавыг дагаад манайх нүугээд байдаг. Тэгээ хамгийн сүүлд нь би өвдөлт ирсэн. Тэгээд маш олон удаа нүусэн. Одоо намайг явуулдаг л манай ангийнхан гэхээр аль ангийнх нь үү? Олон сургуульд гэсэн. 4-5 сургуульд амжсан. Лувсангийн Хүрлбаатар Монс группийн ерөнхийлөгч 1970 онд зөвлөлд холбоотолсон Пятигорск хотын эмзүйн дээд сургуулийг эмзүйч мэргэжлэр төгссөн. 1990 онд анхны эмийн чиглэлийн хувийн Монс үйлдвэрийг үүсгэн байгуулсан. Монгол улс зах зээлийн эдийн засагт шилжих хүнджилүүдэд эм гоо сайхны үйлдвэр болон эмийн сан байгуулснаар өнөөгийн эмийн төдийгүй эрүүл мэндийн салбарт нэр хүндтэй компани эхлэлийг тавьжээ. Түүний одоогийн эмзүйн салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж Монгол улсын төрийн шагнал болон хөдөлмөрийн баатар цолоор шагнасан байна. Лувсангийн Хүрлбаатар 2004 онд уламжлалт ангаах ухааны эмнэлзүй, эмзүйн зарим асуудлууд сэдвээр Европын холбооны мэдээллийн академийн эрдмийн зөвлөлөөс эмзүйн ухааны доктор цол, Европын холбооны мэдээллийн академи аттестатын дэд хорооноос профессор цол хүртжээ. Монгол улс чинь 1959 онд бүх малчдын малыг нийгэмчлээд нэгдэлчих хөдөлгөөн яллаа гэд. Тэгээ одоо 50 толгой мал 75 толгой малаас илүү байж болохгүй гэдэг ингээд нэгдэлжүүлсэн. Тэгээ хувийн өмчийг хоригдсон, үйлдвэрлэл хийхийг хоригдсон. Тэгээ тэр нь ингээд 59 оноос хойш 89 он хүртэл яваад тэгээ 90 онд ингээд ардчил зах зээл рүү оронгутаа ингэж орж ирээ дахиж нөгөө мартагдсан юмыг сэргээгээд хувийн өмчийг сэргээгээд улсын хөгжилд хувь нэмрээ оруулаад эрүүл болгоод тэгээд бусдад ийм сайхан үлгэр дуурайд үзүүлж байгаа танд үнэхээр одоо үзэгчлийнхээ өмнөөс болоод хувьяасаа таныг одоо баян хөндлөж явдаг хүний хувьд бол танд чин сэтгэлийн талархал илэрхийлээд урт наслаад удаан жаргаараа улам их ажил хийгээрээ та бол одоо ингэж юм бүтээ хий гэсэн хүмүүсийн бас нэг юм одоо үлгэр дуурайл болсон тийм хүн шүү. Танд маш их баярлалаа. Та манай үзэгчд хандаж одоо үг хэлнэ үү? За баярлалаа. Ер нь хувийн өмч гэдэг бол улс орны хөгжүүлэх үндэслэлтэй. Бид чинь 90 онд ялагдлаа шүү дээ. Хөрөнгөтний нийгэмд. Одоо бид нэр хөрөнгөтний нийгэм байгуулж байгаа. Энийгээ бид нэг зах зээлийн нийгэм интернет нуугаад байгаа. Хөрөнгөтний нийгэм л одоо хөгжиж штэ. Тэгэхээр энийг бол их эртээрээс би мэдэрсэн л дээ. Нэг эмээ ээж маань бас энэ талаар ярьдаг байсан.
Тэгээд за ер нь бидний ядуу Орос хятадыг дааж яхад баян Америкийг даахгүй яасан тэр үеийн малчин өгсөн 61 онд нас урсан. Яг сансарт хүнээс өдөр. Тэгээ би санаж дахид би нэгдүгээр ангид байсан. Тэгж ярьж байсан. Тэгээ би гайхдаг байсан. Тэгээ тэр малчин хаанаас тийм сонсдог байсан. Өөрөөр хэлбэл тэр буруу замаар явж байгаа гэдгийг мэдрээд байсан. Тэгээ нөгөө тал дээр би нэг сонирхолтой харахад 78 онд юм байна. Малыг ахидныг хөвчилсөн шүү дээ. 78 онд. Яг илүү гарсныг хурааж авдаг л байсан баг. Яг компанижилж хувчлаагүй баг. Хурааж авсан. Хурааж авна гэдэг Нийгэмчилсэн. Нийгэмчилсэн. Тэгээ тэр үед би Хөвсгөл аймагт 75 онд байна. Эмээсэн өдөрт хамтараа дараа байсан. Тэгсэн намайг аймгийн төв дээр хуваарлцсан. Тэгээ илүү гарсан малыг хурааж авав. Тэгээ хоёр хөгшин дээр ицсэн. За би хоёр мөртөө хоёр нэтээ хэдэн онтой өгөхгүй. Битэрийг туугаад явах. Гараа ардаа гарчээд эмэгээ өгөө хоёр. Хүн намайг хүнд байдалд оруулж ирсэн л да. Аль суманд тэгжсэн? Тэр аймгийн төв дээр. Аймгийн төвд байрлаж байгаа. Тэгээд би тэр хөгшнөөс нэлээ юм сонссон. Тэгээд тэнд долгуур гээд төмөр тосон цэнгэл суманд нэг долгуур хатан гэж байсан. Тэр үхээр хувийн малтай тэр үед хувийн мал нь 200-300 болчихсон. Тэгээ хурааж авахулдаг. Тэгсэн би тэр хүн дээрээс нэг очиж мал авах. Яг тэр мал нийгэмчлэхээс өмнө над дээр хүн ирээд хоёлоо хойно авъя чи ингэж амьдарч болохгүй гэд гэлий маханд оошилдаг өдөөний дараах хүн байна. Аймгийн хүнтэй нэг байгууллагаар хоёлоо хойно гаргаж идээ гэдэг хүн. Хуучин дараа намайг аваад тэр долгоор тэгсэн тэр жил зуудуулаад ерөөсөө малаа зарах хүмүүс байхгүй малын дуранхаа гэсэн долгоор хатны мал тарган байдаг. Тэдний дэсцсэн. Тэгсэн тэр хүн сонин ярьж ирсэн. За зэн зүднаар танах яав гэсэн. Хохирлоо. Нэг туул хаднаас хөөс унаад нэг юу яаж унаад гинэ өгсөн хоёр малын хохирлоо. Тэгээ бүрэн бүтэн байдаг. Тэгтэл тосон цэнгэл сум маань малаж хон 4 бэргээдтэй байсан. 2 бэргээд нь татан буугдаад мал байхгүй. 2 бэргээд Мал нь зуднаар хорогдоод. Тэрийг харж байгаа хүмүүс чинь хувийн өмч гэж ямар байд юм аа. Нэгдлийн өмч гэж ямар байна гэдэг тодорхой харагдаж байгаа. Нэг энэ малынхаа талыг барчихсан. Нэг тэгэхээр тэр хүн зүгээр нэг тохиолдлын настай нэг хоёр мал нэгийн чон барьсан ч гэдэг лээ. Тийм нэг барьж. Тэр зуднаар нэгч мал болдог байхгүй. Тэгээд тэрийг хөвчлөх болсон чинь нийгэмчлэх болсон чинь одоо тэр үед статистикийн төв газрын дараа загас улдан гэж байсан ба. Тийм хүн байсан. Тэр загас улдан гэл тийшээ очиулъя. Тэр өгшин малаа өгөхгүй дээ. Тэгэл таамтай. Тэгээ загас улдан гооч ятгсан гэдэг. Тэгээ за улс орн маань тэг зас намдсан маань тэг шийдэж байгаа би өгөө. Харин та нарт нэг мал төртөө нэг хүүхэд өгчөөрөө. Тэгээ би нэгдлээс малыг тооцоо бичиг өсгөө мэдэхгүй, тооцоо мэдэхгүй. Тэгээ нэг хүүхдээ ажлын дөртөө болгож малыг чи өсгөж өгье. Харин танаа нэгдлийн нэг машин шатсан гэсэн гараж шатаа 2 машин 2-3 машин шатчихсан нэгдэл шатсан гэсэн би нэг 2 зээл 130 машин авчих ямар үнэтэй. Тэгэж одоо өөрөө Тэгээ хувийн өмч тийм хүчтэй байна тийм ээ. Тэр нь хөгжиж гэвэл улс орон хөгжиж гэвэл иргэдийн хувийн өмчийг нь баталгаатай байлгаал тэгэл ардчлалын хөгжүүд гэвэл хүний эрхийг нь баталгаатай байх юм бол монголчууд чинь ингээ овсгоотой хөдөлмөрч ийм хүмүүс юм чинь
монголчууд бол үнэхээр тийм баян чинээлэг улс болох боломж бүрэн байна л гэж боддоо шүү дээ. Би таны үгийг тасалчлаа. Гэхдээ их сонирхолтой түүх байна. Тэгээ Амьд жишээ хэллээ шүү дээ. сая одоо өчигдөрхөн би телевиз харлаа л да. Төрийн эмчийн компаниудыг хөвчлөе гэж шүү дээ. Төрийн эмчийн 100 гаруй компани дотор ашигтай ажилладаг компани бараг байхгүй. 100-аад компани алдагдaltaй ажиллана гэдэг чинь төрийн эмч, социалист эмч гэдэг нь төрийн эмч, хувийн эмчийн ялгаа тань харагдаж байгаа байхгүй. Тэгээ тэрийг одоо хөвчлөе гэдээ ярьсан чинь өчигдөр тэр эсэргүүцэж байгаа улсыг харсан дандаа Монгол Ардын намын гишүүд бас коммунист сэтгэлгээ байна. Энийг хөвчлөхаар яалаа тэр мах коммунад яалаа юу яалаа энэ яалаа хэдэн мөнгөтэй хүнд авах гэдэг. Хэн авах нь хамаагүй тэр ашигтай ажиллах ёстой шүү дээ. Улс дотор төлөх ёстой. Ер нь тэр улс одоо улс орны жаахан бидний ажиллаж аваад дотор төлж байгаа мөнгө чинь тэр хэд алдагдaltaй үйлдвэр чи ард түмэнд хүрэхгүй шүү дээ. Уг нь ард түмэнд очих ёстой мөнгө. Таны үгийг л сайн сонсомоор юм. Би тэр гişүүдийг харж байхад ингээд залуу гişүүд эсэргүүцээд байхыг гэтэл ингээд дунд ахмад гişүүд болохоор хувьчлие гээд тэгэхээр бас ингээд энэ нөгөө боловсролын гэдэг юм уу нийгмийн одоо бас тийм гэгэрлийн ажил хийхгүй бол нэг алдаагаал дахин давтаад байдаг нь бас хөгжил бас удаашраад байна л да тийм ээ. Би их гайхаад байгаа. Энэ залуучууд маань нэгдүгээр тэр социалист үеийг мэдэхгүй болохоор Тийм мэдхгүй болохоор сайхан байсан гэж сонссон юм уу яасан одоо тэр коммунист үзлээс салах цаг ирсэн л дээ. Үнэхээр хүнд байна. Залуу улс тэгж яхаар тэгээ маш их эсэргүүцэлтэй тулгарх юм шиг байна лээ. Тэгэхдээ би энэ засгийн газар хийж байгаа юм маш дэмжиж байгаа. Нэг дотроо реформ бол хийгдэх юм байна. Маш сайхан төсөл явж ийн лээ дотор. Одоо Монголчин компаниуд томорч болохгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл 16 тэрбумаас дээш байсан нь одоо 10 болгож 10 тэрбумаас дээш нэг 25% дотор төлнө гэх. босгоо өндрөсгөөд том болох одоо манай компани бол ахаад томрох боломж байна. Тэгээ томрыг гэхээр нэг шудраг өрсөлдөөний хууль саад тэгээд хоёр дотрын хууль саад тэгээд тэгээ бид нэр ямар ч байсан тэгээд дотоодынхаа хэдтэй өрсөлдөхөө одоо шинэ үйлдвэр маань зөвхөн экспортын чиглэлд ажиллах гэдэг шүү дээ. Гадаад юм аагаар. тэр үнэхээр GMP гэдэг чи одоо Good Manufacturing Practice гэдэг чи одоо олон улсад зөвшөөрөгдсөн тийм үйлдвэртэй болж ийн гэдэг бол үнэхээр их одоо энэ эмийн үйлдвэрлэлийн салбарт гарч байгаа их том дэвшил гэж би одоо хувь хүний хувьд үзэж байна л да. Танд үнэхээр маш их баярлалаа. Та ингээд таны ингээ яриа бол ингээ баг сонссон хүн болгонд нэгийг бодогдуулахаар л тийм яриа хөөрөө боллоо. Тэгээ та ингээ завгүй хэрнээ хөдөө явж хагаад шууд ирээд ингээд ярилцсанд орсон танд их баярлалаа. За үзэгчдөндөө хэлэхэд тааны хөдөөс их баярлалаа. За үзэгчтэй хэлэхэд бол ер нь хувийн өмч, хувийн компани, бизнес улс орны хөгжүүлэн шүү. Хоёрдугаар инновац гэж юм байна. Зүгээр компани болгон тэр өгждөг юм биш. 2004-5 оны үед нэг Америкийн эдийн засаг хүнд байдалд орсон шүү дээ. Тэр Барак Обама байсан тэр үед Джек Welch гээд одоо General Electric-ийн захирал байсан хүн Harvard бизнесмен нийлээд захиа бичсэн байдаг. Америкийн инновацийн компани аварна шүү. Apple шиг компани аварна шүү. Энэ тэгээ Монголын одоо энэ номон дээр гарчаа түүхүүд бол ихэнх нь стартапууд инновацийн компаниуд байна. Инновац гэдэг нь шинэ юм гэсэн. Шинэ технологи, шинэ бүтээгдэхүүн, шинэ санаа, шинэ стартапууд улс орныг хөгжүүлэх юм шүү. Энийг улс орн дэмжээсээ залуус маань шинэ юм руу зүтгэхээсээ хуучинтайгаа бүү зууралдаасаа гэж бодогдож байна. Их баярлалаа. Ингээд таны яриаг одоо олон хүн үзэх болтугай. Тэгээд их баярлалаа. За